Гудамжинд ном хүн уншаа сууж энэ худлаа хэлбэр юу бас ухаантай харагдах гээд ятцсан бэ гэдэг аахгүй. Тэгж харж ийн гэдэг чинь амар том юм л. Ном унших чинь хобби биш. Ном унших чинь зүгээр л лайфстайл нэгсдэг. За сайн байцгаана уу. Ажлын дараа подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бидний өнөөдрийн дугаарт Интерном компани маркетинг менежер Индира оролцоод ирсэн байна. За урилга хүлээж авсанд За баярлаа. Намайгаас урьж оролцоосон баярлаа. Тэгээ үзэгчдээ мэдэх байхаа бид нар ажлын дараа подкастыг Интерномтой хамтран зохион байгуулдаг. Индираа урьж оролцуулсан. За хамгийн ихний асуулт. За хаанаас гаралтай, хэний хинбэ, ямар сургууль соёл төгссөн бэ? За намайг Батчахлангийн Индира гэдэг. Тэгээд одоо би 23 настай. Тэгээд яг бүр ихнээс нь сайхан яриг гэх юм бол эхлээд бүр анх сургуульд орохдоо 6 дугаар сургуульд орж исэн. Энэ өөжөө хүртэл байдаг. Тэгээд тэндээ 1-5 дугаар ангидаа сураад математикийн сонгоны ангид байж агаад тэгээд нэлээд сайн багштай байсан. Математикаар ер нь бол нэлээд өдүүлж өссөн. Нэлээд сайн суурь тавигдсан. Тийм, нэлээд сайн суурь тавигдсан. Тэгээд бага ангийн багшаас бас айгүй их юм шалтгаалдаг юм байлээ гэж сүлд ойлгож байгаа. Тэгээд тэндээсээ 5 дугаар ангиа төгсөөд олон улсын Кембриж хөтөлбөртэй сургуульд шалгалт өгөөд тэнцээд орсон. Тэгээд тэр нь болохоор New Beginning гэдэг Кембриж хөтөлбөртэй төрийн өмчийн 3 сургууль байдаг. Тэрний нэг нахгүй юу? Тэгэхээр New Beginning, New Era тэгээд Монгол Тэмүүлэл гэдэг юм 3 сургуулийн үнд төлбөргүй. Гэтэ шалгалт өгж ордог. Тэгээ Кембрижийн хөтөлбөртэй. Тийм, тэгээ Кембриж хөтөлбөртэй. Тэгээд тэр сургуульд орсон маань одоо ерөөсөө яг л миний одоо явж байгаа тэгээ ирээдүйд явах замыг айгүй гоё суурийн тавьж өгсөн юм шиг санагддаг. Тэгээ тэн дээр болохоор нөгөө хичээлүүдээ бүгдийг англи хэл дээр үздэг. Математик гэхэд л одоо 4 өөр математик үздэг. 3 математикийн англи хэл дээр, нэг нь монгол дээр гэх мэтчлэн. Тэгээд ер нь бол нэг жирийн одоо улсын сургуулийн хүүхдүүдийг бодвол амар их ачаалттай байдаг гэсэн. 7-40-оос 4 хүртэл хичээлтэй байдаг гэсэн. Тэгээд 4-өөсөө тараад янз бүрийн дугуулын секцентэр тавтлага гээд. Тэгээд ер нь л яг тэнд сурсан маань айгүй том даваа тал босон гэх юм уу? Олон улсын шалгалтууд өгсөн. За тэгэл гадаад багш нартай ингээд байсан. За тэгээ яг корона болдог жил төгссөн 12 дугаар ангиа. Тэгээд МОС орсон. Гадагшаа явах гэсэн маань тэгээд худлаасан. Уул гадагшаа явах гэсэн. За. Тэгээд МОС ороод маркетинг, бизнес удирдлагын ангид ороод тэгээд сураад төгссөн байгаа. Тэгээд одоо нэг яг ажиллаж эхлээд нэх удааг байгаа. Ер нь жил гарan 2 жил болох байгаа. За 6 дугаар ангиас шинэ эхлэл рүү орж сурсан. За тэгээд тэр бол өнөөдрийн Индираг бий болгоход маш их нөлөө үзүүлсэн гэж хэллээ. Тэр сургуулийн талаар яг онцлог яагаад тийш орохыг шийдсэн? Тэр сургууль ер нь бусад сургуулиудаас юугаараа ялгаатай байна? Тэгээ яг Индира гэдэг хувь хүнд хүчтэй нөлөөлсөн зүйлсүүдээс нь хуваалцаж. Ер нь бол тэр сургуулийг угаасаа би ч нөгөө 5 дугаар ангийн хүүхдээсэн болохоор югаач мэдгүй явж байгаа. Тэгээд ээж маань л яг хүн амтнаас сонсоол тэгэл заавал ийшээ шалгалт өгүүлэн чамайг гэл. Тэгээд би бол юугаач мэдгүй за өгөхтэй шалгалтыг л өгье гэж бодоол өгсөн. Тэгээд одоо л ээжтэй маш их баярлдаг. Тэр сургуулийг олж мэдэж оруулсанд. Тэгээд ер нь бол тухайн үед 800 төгрөг шалгалт өгчээсэн баха. Тэгээд 80 хүүхдийн л авдаг. Тэгээ одоо бол бүр сургуулиудаараа тусдаас халаад 40 хүүхдэл авдаг байсан мөлий. 40 хүүхд гэдэг чинь яг 2 анги байхгүй юу? Ангидаа 20 л хүүхдтэй ах хэвээр. Тийм. За тэгээ энэ сургуулийн маань даваа тал гэх юм бол дөнгөж орчоод би айгүй шоконд орж исэн. Тухайн үедээ би чинь нөгөө нэг улсын сургуульд ингээл амар олон хүүхдтэй ангид тэгэл математикийн сонгон ОБ-стэй мундаг юм байна, лаг юм байна гэж ботсон байгаа шүү дээ. Үгүй байж таарсан. Нилээ мундаг хүүхдүүдийг шигшээд ороод ирсэн газар ороод ирсэн чинь би чинь нэг мундаг биш юм биш үү? Би энэ хүүхдүүдийг бодвол мяа юм биш үү гэдгээ ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Анх удаага амьдралдаа. Тэр өөр төвшин донд орчлоо. Тийм. Ингээл
хамгийн ихний хичээлээр би бүр амар сайн сандаг байхгүй юу. Нэг улсын сургуулийн англи хэл нэг тийм сайн заадаггүй. Тэгээд яг хамгийн анхны хичээл дээр ингээл орж ирэл гадаад багш орж ирэл мэдлэл босоол ингээл мэдлсэн чинь ингээд би яг бас ингээд мэдлээ бол мэдээд байгаа. Тэгээд тэрнээс цаашаага юм ярьсан чинь бүгд хариулаад би ганцаараа хариулж яг юу гэснийг ойлгоогүй ингээ үлдчихтий. Тэгэл яг тэр үед би хичээхгүй бол би чинь муу юм биш үү? Би чинь яа юм биш үү гэдгийг яг тэр үед ойлгочихсон. Тэгээд нэлээ их өрсөлдөөнтэй байдаг. Бас амар их боломжуудыг нээж өгдөг. Олон улсын хөтөлбөртэй болохоор шалгалтын оноонуудаараа юм нь бол гадагшаа сургууль явах маш өндөр боломжтой. Дээрээс нь яг хичээлээр ганцхан нүдэд авахгүйгээр нөгөө нэг бусад одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаан дээр маш сайн дэмждэг. Бүгдийг нээдэг. Тэгээ илүү одоо нээлттэй хүн амьтантай харилцах одоо юм өөртөө ихтгэлтэй тэгээд өөр бас авиасуудыг нээж өгөхд айгүй дэмжлэгтэй байдаг. Тэгээ багш нар нь бас айгүй мундаг хүмүүс байдаг. Тэгээ яг ер нь л тэр сургууль бол яг одоо 5 дугаар анги төгсөж байгаа хүүхдтэй хүмүүс байх юм бол тийшээгээ хүүхдэд шалгалт өгүүлээд тэнцэн байсан ч тэнцээгүй байсан ч ер нь бол нэг миний хүүхд тааны явж байгаа вэ гэдгийг мэдээд авчихад зүгээр гэж бол бодож байна. Зүг. Тийм. 800 хүүхд өрсөлдөө тэндээс дөнгөж 80-ыг нэг ч нэг 10% л магадaltaй. Тэгэхээр ер нь сайн бэлдэж ил орох шүү дээ, тий. Манай сургуульд ороход бэлддэг сургалтын төвөд нэгдсэн мэлээ. Зүг. Тэр үеийн нөхцөлөд очил да. Одоо за мэдээж ингээд 6 дугаар сургуультай хичээлээ сайн хийж байгаа. Хамт сурдаг байсан байна. За тэгээд тийшээ орохын тулд нөгөө шинэ эхлэл рүүгээ орохын тулд өөрөө бас давхар бэлдчихсэн байна. Тэгээд тэр үеийн хүүхд ирж байгаа ачаалал мэдээж одоо ээждээ бас баялж авдаг гэж хэлж байна. Тэгэхээр мэдээж тухайн үед ээж нэлээд шаардлага тавьдаг байсан байх нь. Тэр нь яг ямар санагддаг байв? Тэр үед тэр яаж даван туулж ив? Би чинь нөгөө нэг айлын том хүүхд. Тэгээд ер нь багасаа мэлэн жоохон хатуу өссөн. Заавал сайн байх хэвээр, заавал мундаг ах хэвээр гэж өссөн. Тэгээд тэрийг нөгөө нэг тухайн үедээ би нэг тийм хүлээж авах чадвар муу байсан гэх юм уу гэх. Тийм л байх хэвээр байна гэж боддог. Тэрнээс биш ингээд яагаад намаа ингэж үргэлж дарамтлаа сайн байх хэвээр гэдэг юм болоо гэж боддөг байсан. Угаасаа л ингэх хэвээр байна даа л гэж боддог байсан. Тэгээд яг шинэ эхлэлд ороод нэг 9-10 дугаар ангид ороод нэг жоох юм ойлгоод эхлээд яа намаа ингээд аливаа хүмүүстээ харьцуулаад дит юм болоо яагаад надаас ингэж бүх юмыг ингэж сайн байхыг шаарддаг юм болоо гэж анх удаага бодож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд тухайн үед бол нэлийн хэцүү байдаг гэсэн яг үнэндээ бол ингээд ангийнхаа хүүхдүүдтэй харьцуулагдал тэгээ бас нөгөө талаараа би ч нөгөө амар шаартай. Тэрийг бас амар малтдаг гэсэн. Тийм. Чи чадахгүй штэ гэлээ. Тийм. Чи хинээс илүү оноо авч чадаагүй юм уу тэгдэг. Тийм. Нилээ ер нь ал тэгдэг байсан. Тэгээд яг хоо энэ бас нөгөө нэг ээж аавуудын анхны хүүхд дээрээ яг түгээмэл гаргадаг алдаа юм шиг бас санагдсан л та. Хоёр дахь хүүхдээсээ ойлгочтой мэлээ. Арай өөр л. Тийм. Арай өөр болоод эхэлдэг мэлээ. Тэгээд дээрэс нь бас нөгөө хүүхдийн онцлог гэж байна. Яг хоо би ингээд төрөлхийн багасаа л юм аим шартай байсан. Хэрвээ би ингээд амар гутрамтгай те ийм хүүхд байсан бол тэр нь бүр амар дарамт болоод тэгээ одоо яг ямар байх хэснийг бас мэдгүй. Тэгвэл ер нь бол яг зөв басан л гэж одоо л боддог. Тийм. Зөв болсон ч гэсэн харагдаж байна л та. За тэгээд сургуулаа төгслөө. Тэгээд шинэ Бишамуст орсон маркетинг бизнес удирдлагаар. Тийм. Тухайн нөгөө Еши оноо хэд байсан. Тэгээд мэдээж өөр зөндөө боломжууд байсан байх. Тэгээд мусийг сонгосон шалтгаан юу байв? Юу байсан? Ешийн хувьд болохоор бид хэд чинь нөгөө нэг хамгийн анхны туршилтын 6 дугаар анги байхгүй юу? Маа. Тэгээд ер нь бол тэрнээс болоод бүх юм нөгөө нэг анхных байсан. Бид нарыг 6 дугаар анги болгоод тэрнээс хойшоогоо нөгөө нэг хичээлийн хөтөлбөр тэгээ сурах бичиг бүгдийг сайсан байхгүй юу. Тэнгүүд бид нар яг хамгийн анхны бүх юмн дээр нь одоо ингээд туршигдаж явсан үе гэсэн үг. Тэнгүүд Ешийн систем ч гэсэн солигдсон. Тэгээ нэлээд хүндэрч орж ирсэн. Тэгээ бид хэд чинь
карантинлэгдсэн байсан ч гэсэндээ 12 дугаар ангийнх нь давтлага хийжсэн байхгүй юу. Тэгээд Яшээ өгсөн нэлээд өндөр оноотой байсан. Дээрэс нь олон улсын шалгалтуудаа нөгөө нэг шууд Яш дүүцүүлж тооцуулдаг байсан. Гэхдээ би олон улсын шалгалтаа өгөөгүй. Юу нь бол манай үеийнхэн коронавирус болоод. Тэгтээ бас нөгөө нэг заавалчгүй өгөх шаардлагатай. Ягаад гэвэл бас юм сургуулийнхаа нэр хүндийг бас ингэж баталгаажуулдаг тийм байдаг байхгүй юу. Тэгээ миний хувьд болохоор 700 хэд орчим байсан дандаа. Математик маань 690 хэд тавцаа байсан баг шүү. Тийм. Тэгээ математик дээр бол айгүй одоо өндөр цензуртай байсан. Тийм. Бос хичээл бол айгүй дайжгүй байсан. Тийм. Ер нь бол нөгөө нэг дунд чинь өндөр байхаар хоноо буурчдаг штеп. Тэрийг бас яг эцэг эхчүүд ойлгохгүй юм шиг хэлээ зарим нь. Оноог нь л боддог. Тийм лэр нь тийм. Тийм байл. Сая маа нэг найз хүүхэд бас Яш өгсөн. Мэдгүй яаж удаа мэдхгүй нэг тэд он авсан байлээ л гэж. Харин шууд хуйлахгүй байл гэсэн хвчлээ. Тэгэхээр дунджаас амар тийм байна. Дунджаасаа ер нь тэр жилийн Яш өгж байгаа хүүхдүүдийн чанар хэрэн, хамгийн дээдлний хэрэн хэдэн хүүхэд аягуулсан авсан мэн гэдгээс доошоо байгаа хүүхдүүдийнх нь амар авчдаг байхгүй. 700 орчим 700 гаруй үед бол ер нь тэгтээ нэлээд сайн л оноо байна. Энэ жилийн дундад жишээ математик дээр 520 харин тийм. Тэгэхээр гайгүй оноо байсан. Тэгээд мөсийг сонгосон шалтгаан. Өөр ямар боломжууд байсан? Мөсийг сонгосон шалтгаан нөгөө нэг 10 жил байхдаа Монголд байдаг их сургуулиудаас ерөөсөө мөс шүтээс тэгээд GMIT гэж сургууль байдаг. Тэр хэд нөгөө нэг манай сургуулийнхан дээр зингээс танилцуулах хөтөлбөр энэ төр хийдэг байхгүй юу? Тийм. 12 дугаар ангийнханд хурж ирж зориулж ингэж хийдیں۔ Тэгээд тэндээс ер нь мөсийн талаар мэдээлэл нэлээ авсан байсан. Гэхдээ юу ч гэсэн би нөгөө нэг Яшээ өгчөөд сургуулиудаа бүртгүүлэхдээ ер нь бүх сургууль бүртгүүлсэн байсан. Тийм. Тэгэл бүгдэнд нь тэнцсэн. Тэгээд мөсийг сонгосон шалтгаан гэх юм бол арай нөгөө нэг судалгааны ажил тэгээд нөгөө багш нарын чанараар илүү байсан гэх юм уу? Одоо нөгөө сургуулиудын ранкинг гэдэг штэ олон улсын мөс хамгийн дээр нь байсан. Тийм тэгэл ер нь бол сонгосон. Энэ мэргэжил сонголтын дээр бас анзаардаг хүүхдүүд эцэгчүүд ч тэр яг ингээд тухайн хүүхдээ ирээдүйд өөртөө тохирох гэдэг талаас нь харахад өөрийнхөө мэргэжлийг үлүүлэх гээд оролддог ээж аваад байна. За эсвэл хин нэгний ятгалгаар хүүхдээ чиглүүлэх гэж оролддог байна. Тэгэхээр энэ дээр яг мэргэжлээ маркетинг бизнес удирдлага гэдэг мэргэжлийг сонгохдоо яаж сонгов? Энд ер нь хин юу нөлөөлсөн бэ? Энэ бол яг миний өөрийн шийдвэр байсан. Яг нь манай ингээл ээж аав намайг шахаал хичээл намаа хиймээ гэдэг мөртлөө том болоод ирэх тусам шийдвэрүүд ингээд яг миний толгой дээр өөр дээр минь ингээд ирдэг болсон. Тэгээ ер нь бол яг тэр хоёр ингээд намайг амар сайн дэмждэг хэдий ч яг үндэ нөгөө нэг оролцсон ихэр юу болж байгааг бас сайн төдийлөө ойлгодгоо. Тэнгүүт би угаасаа ингээд хар толгойгоор шийдэж байгаа хгүй. Тэнгүүт яагаад маркетинг сонгосон бэ гэхээр би нөгөө 10 жилээсээ зураг авдаг гэсэн юм. Тийм тэгээ бас зураг авдгаараа олон улсын тэмцээнд яваад төрүүлж мөрүүлээд тэгээд би чинь бас нэг юм урлагийн тал руугаа чаддсан байх болдсон байх гэдэг юм авчиж байгаа. Нөгөө талаасаа яг нөгөө нэг зүүн тархины хөгжлөлийг алдмааргүй байдаг. Одоо ингээ жоохон том юмнаас холдчихоор жоохон тэнэгрээч байгаа шиг санагдаад байдаг байхгүй юу? Яг үүндээ. Тэгээ ингээд нэг юм энэ хоёрыг яаж хослуулж болох вэ гэж бодож эхэлсэн байхгүй юу? За урлаг уурын сайхан байна. За тэгээд нэм логик сэтгэлгээ зүүн тархины ажиллагаа хэрэгтэй байна. За тэгээд энэ хоёрыг яг хослуулаад тогтолцож байгаа зэг ямар мэрэгжил вэ гэж бодож эхлээд тэгээ маркетингийг сонгосон. Зүг. Тийм. Тэ янзтай бодож сонгосон биш үү? Харин өстэй их бодсон. Тийм. Бидний үеийнхэнд ажиглагддаг нэг юм яг энэ дээр хэлэхэд маркетинг гэдэг ингүүтэл одоо чи бол нэг тот холбоотой ажил гэдэг утгаар сонгосон гэдэг үндэслэл хэлж штэ. Уул нь тийм байтал. Манай үеийнхний дийлэнх нь одоо маркетингийн гүтэл зүгээр нэг юм реклам сурчлага эсвэл нэг юм туйлын бүтээлч хүмүүсийн фантазилдаг орчинч тийм үү гэдэг хандлага байдаг байсан. Тэгвэл энэ маань бас их хайтайхан зүг рүүгээ ойлголтнууд тарсан л явж байгаа юм байна. Тийм. Тэрэн дээр бас би айгүй эмзэгэлдэм маа. Одоо ч гэсэн ер нь бол нэг тиймэрхүү хандлага байдаг. Маркетингөө тийм их мөнгө төлж яах юм бэ? AI-аар постэр хэлчихэж.
гэдэг ч юм уу те. Эсвэл зүгээр лайв хийж байгаа маркетинг гэж яг уу мөн л дөө. Зүгээр нэг хэсэг нь байхгүй юу? Тийм. Тэгээд яг Монгол хүмүүсийн хувьд бас маркетинг хүлээж авах хүлээлт нь дэлхийн хэмжээнд одоо харахаа очоогүй байгаа, стандартд нийцээгүй байгаа гэж боддог. Тийм. За, хоёлаа саний хэсгийг бас дэлгэрэнгүй ярина. За, мөс рүү орцсон. За. 10 жилийн сурагч байх, оюутан байх хоёрын хооронд ялгаа нь хэр мэдрэгдэж байв? 10 жилдээ би ч нэлээ юу юм аа, нийлттэй. Ингээл тийш өсчл юм болгонд харилцаал, юм болгон зохион байгуулал. Тэгээ маань сургуульч өөрөө нөгөө нэг жижигхэн 300 хэд орчим л хүүхдтэйсэн. Тэгээ ингээ бүгд би бинийгаа мэддэг. Тэгээ тэр тундаад ч би ч өстэй юм болгон л гэдэгсэн. Тэгэнгүүт амар том сургуульд амар их хүнтэй сургуульд ороод ирэнгүүт надаа аюу танил биш аахгүй юу. Тэгээ дээрэс нь нөгөө нэг хичээлүүд захимаар орж ирсэн үе. Тэгээ бүр ингээд нэлийн татгшоо болцсон. Тэгээ ер нь аль их сургуулиас надад нэг найз байдгүй. Тийм. Аюу сонио. Яг бас ковид үед харсан мэт л. Ковид үед харсан. Тэгээд яалтчгүй бас нөгөө ялгаа харагдчихлээ л дээ. Би ч бас нэг тодорхой хэмжээнд Кембрижийн сургуульд сурсан. Тэнгүүт шууд ингээд усын сургуульд сурсан хүүхдүүд шал өөр. Юмд хандж байгаа хандлага одоо юу гэдэг нэг баг болоод ажиллахад ч амар төвөгтэй тохиолдлууд бас зөндөө байсан. Тийм. Амар найдваргүй, хариуцлагагүй гэх мэтчлэн тиймэрхүү асуудлуудаас нь тэгээд ер нь бол нэлээд татгшоогоо балцсан байсан их сургуульд. Тийм. Их сургуулиас яг олж авсан нэг хэдгийн цөөхөн л найзтай. Тэгээд босд нь яг 10 жилийнхнаараа найзлаад явдаг одоо. Тийм. 10 жилд байж байгаад оюутан болно гингүүтлийг тухайн үед надад төрж ирсэн мэдрэмжтэй. Нэг юм том хүн болж байгаа юм шиг. За тэгэл түрүүний хэлт бас нэг өөрөө илүү их шийдвэр гаргадаг цаг үе ирж байгаа юм шиг мэдрэмж. Нөгөө талаас нь хариуцлага яриад байгаа юм шиг. Тийм. Тэгээ өөрөөс бүхэн хамаардаг цаг үе ирж байна гэдэг мэдрэмж бас төрж байсан. Тиймэрхүү юм ажиллаж юу. За би ер нь одоо ингээд нэлээд том болж байна даа ч гэдэг. Цаашдаа стаалж байгаа юм. Тийм мэдрэмж бол нэг байгаагүй мó. Яг надаа ингэж санагдсан. Их сургуульд ороод нэг өөрчлөлт байгаагүй надаа. 10 жил маань нөгөө нэг тэр их ачаалал, тэр их хичээл бэлтсэн байсан гэх юм уу. Тэгээд ингээд их сургуульд хүүхдүүд яа ядраад ямар их хичээлтэй юм бэ? Өдөржингөө инглээ гэд надад эн чинь ингэ зүгээр байдаг юм штэ. Юу яриа та харин ч би баг эрт тараад штэ гэдэг ч юм уу те. Зарим математикийн хичээлүүд аль үжиний 10 жил үздсэн хичээлүүд байх жишээтэй. Байсан болохоор яг тэр нөгөө нэг маркетингийн мэрэгжлийн багш нараасаа юм олж авах байдалтай айгуу тийм автцсан байсан гэх юм уу. Босод ерөнхий суурь мөрийн хичээлүүд байдаг штэ. Тэд нар бол яах вэ гэл тэмэрхүүл байсан. Яг мэрэгжлийн хичээлүүд ороод эхлээд тэг яг ингэдэй оюутнууд яг нэг тэнхмээсээ яг нэг багш ингээд юм олдолж аав нэг цаашийн нэг яг нэг багштайгаа нэлээд дотн байдаг штэ. Яг тэр багштайгаа ингээл хамт юмаа хийгээл байн асуугаал байн харилцаа холбоотой. Яг тэр багшаагаа олж авах нь аюул чухал юм билээ. Тэгээ тэр багшаагаа ч гэсэн би олж авсан. Тэгээд яг том хүн болчлоо гэж бол нэг бодогдохгүйгээр би стил сурж штэ. Дахиад эн чинь ийм юм бэ, эн чинь гой сонирхолтой байна, дахиад сурыг гэдэг л мэдрэмжтэй байсан. Тэгээд тэр 10 жилийн шинэ эхлэл гэдэг сургууль маань ер нь нэлээд сайн бэлтжтэй тий. Нэлээд сайн бэлтсэн. За тэр санийтэй дурдсан багш маань нэрийг хэлж болох юм бэ? Тэр багш юм маань одоо бас энэ дээр нөлөөсөн зөндөө олон сайн зүйлс байх. Маркетингийн тэнхмийн Ч Инкбалт гэж багш байгаа. Тий. За тэгээд тэр багш маань өстой жинхэнэ миний нүдийг нээсэн. Бас аюу баярлж явдаг. Тэгээд яг нөгөө тогтсон байсан юмыг аюу эвддэг. Тэр нь надад аюу таалагддаг. Одоо жишээлбэл лекц гингүүд оюутнууд нэг багш орж ирээд тэг ингээ презентацийн ингээ тавиа юм уншаад бид нар бичиж аваад гарах хэрэгтэй гэж боддог. Зингүүд тэр багш болохоор орж ирээд ямар ч презентацийн байхгүй. Тэнгүүд тэр оюутнуудыг зүгээр та нар сонсоосоо гэхгүйгээр алин энэ ярианд оролцоодох. Энэ яагаад ингэж байгаа гэж бодож чинь гэд нэг юм илүү интерактив байдаг. Тэгээд
нөгөө нэг жинхэнэ хайрцагнаасаа гар зэтг гэдэг ямыг чинь ойлгуулах суурийн тавьсан хүн гэх юм уу. Зөндөө л тийм сонсдог штэ. Хайрцагнаасаа гар зэтг. Яг үндэ яг юу яриад байгааг нь ойлгодгүй юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээ тэр багш бол яаж тэгвэл ингэж бодох юм? Ямар шалтгаанаар энийг ингэж хийж байгаа гэдэг юмыг нэлээн задлж, нэлээн одоо тогтсон юмыг эвдэж өгсөн багш. Тийм. Тэгээ зарим оюутнууд бол үнэхээр ойлгодгүй. Дургу тэр багшны хичээл цуух дургу. Тасалдаг. Янз бүрийн асуудал зөндөө байдаг. Тэг яг ойлгоод багш оюутны яг нөгөө нэг хүсэж байгаа одоо тэр хичээлээс олж авах гээд байгаа юм яг нэг зэг дээр уулзахаар айгүй гоё байдаг юм байна гэдгийг яг ойлгосон багш. Тийм. Оролцоогийн шаардаад тахлаа зарим хүмүүс жоон түүхтэй санагддаг л та. Тэгээд өөртөө оролцохыг хүсэхгүй эсвэл тэрэндээ жоохон өөртөө итгэлгүй ч юм уу. Тийм. Хүсдэг байсан ч магадгүй. За оюутан саяхан оюутан байсан шүү дээ. Тийм тэгээд мэдээж зарим оюутан сайн суралцдаг, зарим нь бас яг тийм сансандаа хүрэхгүй байх тохиолдолд ажиглагддаг л та. Тэгэхээр Индирагийн хувьд сайн оюутан байхын тулд ер нь хүн өөр дээрээ яаж ажиллах ёстой, ямар зарчимтай байвал тэр хүүхдүүд сайн оюутан болж чадах вэ? Ер нь бүгдээ л мэдээ сайн байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр зөвлөж саяхан оюутны ширээн дээр байсан хүний хувьд. За яг сайн оюутан байна гэдэг ойлголт хамгийн чухал нь надад санагдаж байгаа нь дүндээ биш. Онондоо биш, шалгалтандаа биш. Зүгээр чи өөрөө оюун санаандаа юу нааж авч ийн вэ гэдэг л амар чухал юм шиг санагддаг. Одоо ингээд яг хийлээ заяа яг шадаргаар хэлээ. Ажил авах гээд хинч миний дипломны дүнг хараагүй. Хинч чи тэр шалгалтын дээрээ тэд авсан юм уу? Тэр хичээл дээрээ тэд гарсан юм уу? Хинч хизээч тийм юм яриагүй. Чи диплом авсан юм уу? За л гэсэн. Тэгэнгүүт яг тэндээс яг толгойдоо нааж авсан юм л хамгийн чухал. Тэгэхээр нэг хичээлийн цаг нэг парт ороо суулаа. Яг ингээ юм бичиж авахтаач бас нэг чухал биш. Дараа нь тэгээ яг уншихгүй юу гэдэг те. Яг яриаг нь ингэж catch up хийгээд тэгээд яг толгойдоо гэд нэг ухаардаг штэ. Эн чи юм байсан юм ш. Тэгвэл энэ яадын гэдэг юмыг л авах хэрэгтэй. Тэгээд тэр хичээлийн танхимд тэр багш яахаа ороод ирсэн байгаа чамд тэрийг өгөө гэд ороод ирсэн байгаа. Тэрийг нааж авах хэрэгтэй. Анхааралтай байх хэрэгтэй. Тэг хариуцлагатай байх хэрэгтэй. Яг хаяа тэгэл хоцор нь таслан тиймэрхүү юм байлгүй л яг. Гэтэ яг чухал юмаа өөртөө наагаал авчих хэрэгтэй. Тэр л хамгийн чухал гэж бодож байна. Лекцийн нэхэм сууж байгаа бол анхаарлаа 100 хандуулаа. Тийм. Анхаарлаа сайн төвлөрүүл тэгээ хэрэгтэй гэсэн санаагаа л өөртөө шингээж авах хичээл гэж хэлж байна. Тэгээд бас сониуч байх хэрэгтэй. Наа чи яага ингэж байгаа. Тэнгүүд үгүй угаасаа ийм байдаг гэж болно шүү дээ. Үгүй угаасаа ийм байдаг юм гэж байдгүй. Наа чи ямар нэг учир шалтгаантай л байгаа те. Тэрийг нь сониуч зантай байх юм бол илүү асууна. Асуусныхаа хэрэг илүү мэдэж авна. Тийм учраас тэгжэл хийхмээр байна. Хэр хичээл хийдэг оюутан байвал хичээлийн бус цагаар юмсан суух байд юм уу ямар нэг нэлээд хийдэг байсан. Би чинь яг нөгөө нэг сурах арга барьлаа. Хараахан бас яг зайн юм байна гэж олж аваагүй байсан юм шиг санагдтыг. Тэгээд оюутан байхдаа яг 10 жилийн хаал найзтай яваад байгаа байхгүй юу? Бүгдээрээ л ер нь тэр аваар сургуульд орцсон. Тэгээл тэр хэдтэйгээ байнгын ямар нэгэн кафе зууждаг. Тэгэл байнгын ямар нэгэн бөөндөө суучих одоо тийм нөмөсийн намын сан дотор ч гой оюутнууд чөлөөт цаг өнгөрөх хэсэгтээ байнгын газар тойроо сууждаг. Тэгээд байнгын би даалтуудаа ч юм уу презентацийн ч юм уу хийгээд байж байгаа. Тэгээ маркетингийн менежер ч угаасаа л нэг тийм бичиж мичээд байх юм шаардлага байхгүй. Гол нь презентацийн pitch тавих. Тэгээд тэрийг яриагаа бэлддэг гэсэн. Тэнгүүт нөгөө нэг өөр сургуулийн өөр мэрэгчлэлтэй найзуудаа бас ярьж өгдөг гэсэн. За чи намайг сонсчи. Ойлгох чинь чи сая юу ойлгосон? Би яг энийг ингэх гээд байгаа чамд ойлгомжтой байна уу? Гэт нөгөө хэд маань наашаа хэлж өгөөд би бас нөгөө хэдийнхаа ингэ мэрэгчлээс бас жоохон наа чи яадын. Тиймэрхүү юм. Үзэгчтэй дадлага хийдэг байсан ба шүү дээ. Тийм. Тэгээ айгу тэр бас айгу хэрэгтэй байсан. Тэгэхгүй маркетингийн хүн ер нь бол татгшаага байх боломжгүй юм билээ. Тийм баг шүү. Тийм.
яг дотгошоо хүн байлаа гэж бодоход хүчээр одоо гатгшаага чиглэсэн юм хийхгүй л бол ер нь хэцүү. Зөв. Сая сурах арга барил гэдээ ярьсан. Тэрийг бас хинхэн ер нь олж чаддаггүй л байдаг юм шиг санагддаг. Индирагийн хувьд сурах арга барилаа яаж болов? Ер нь ямар арга барилаа суралцж байна? Би ингэдэм байлээ. Яг үг өсөхгүй бичээд одоо зарим багш нар тэгдэж хуульж бичих. Хүмүүстэй ингээ гараараа нэнгөө битсэн амар сайн сандгийн ингээд үгүй мэлээ. Би бол тийм хүн биш юм бэлээ. Би нөгөө нэг харах мэдрэхүүгээр илүү одоо юм тогтоож авдаг. Зарим хүмүүс нөгөө нэг сансгалаараа оч гэдэг юм уу тийм байдаг штэ. Дотроо зургалдаг гэх юм уу толгой дотроо зургалж иж ойлгодог. Одоо хүн утасны дугаар хэлэхэд би ингээд сонсоод цэжлэхгүйгээр толгойдоо нөгөө нэг дугааруудын ингээд нэг нэгээр нь зурчих юм бол цэжлэгчдэг. Тийм юм байлээ. Тэнгүүд би яг юм сонсож байхдаа сонсож байгаа процедурдаа давхар юм эсгэмчилсэн юм тэмдэглэл хийдэг гэх юм уу. Тэгж сурт юм байлээ. Төсөөлөл дотроо. Тийм. Хийжтэй юм биш. Тэгээ яг хэлж байгаагаар нүгсгүй бичихгүй. Яг өөрийнхөө ойлгож авснаар одоо энэ энэтэй холбогдно гэдэг юм зураас мураас зураад тэгжиж ойлгох юм байлээ илүүсээ. Тийм. Зөв. За тэгэхээр хүн болны сурах арга барил өөр энэ дээр их бас өрөмц юм байна. Сонсоод төсөөлөөд тэрийг өөртөө кодлоод авчтай юм шиг тийм. За мөсийн Монгол шиг сурвалж одоо Монголын хамгийн шилдэг сургууль. За тэгээ бүх төрлийн шахуу мэргэжлэр төгсөж бэлддэг. Боловсрол бэлтгэдэг. За тэгээд мөсийг төгссөн хүмүүс энэ тийм маш өндөр албан тушаал хэрхэлдэг. Ер нь Монгол улсын хөгжүүлэх хөнөмөр оролдог гэж ойлгож байгаа. Гэхдээ бүх юм чинь бас нэг юм нэмэх хасаг гэдэг шиг байдаг шүү дээ. Тийм нийтлэг яригддаг сайн багш байдаг. Мөн адил бас одоо зарим тохиолдолд шүүмж авахаар юм багш нас байдаг. Тэгэхээр одоо Индирагийн хувьд оюутны нүдээр харахад ямар багш оюутнуудаа илүү сайн нөлөөлж чаддаг вэ? Яг түүний эсрэг талд нь ямар багш тэр цагийг жоох үр дүн өнгөрөөчдөг юм шиг санагддаг байна. Яг сайн багшийн хувьд гэх юм бол оюутнуудтайгаа илүү чөлөөтэй харилцдаг багш нар. Хүй сайн уу гэд сайн байна уу багшаа биш. Сайн багшаа гэж хэлүүлэхээр чи нөгөө нэг тэрчээ яасан гэд нэг юм арай альбом бус гэх юм уу? Яг уу багш оюутны хоорондоо албан харилцаа байх ёстой л доо. Гэхдээ харилцаж байгаа байдал нь арай нээлттэй. Тийм багш нар илүү оюутнуудад ээлтэй байдаг юм шиг санагддаг. Нөгөө талаасаа яг жоохон үр дүнгөө болцдог тийм багш нарын хувьд гэх юм бол нэлээд хаалттай, нэлээд зарчимч. Яг зөвлөлтөө. Гэхдээ одоо нөгөө нэг яг оюутан болж байгаа хүүхдүүдийн одоо үе нь ямар үе байгаад байгаа лээ гэдэг дээр жоохон зохицохгүй л байдаг юм шиг санагдсан. Хуучин үед бол болдог байсан мэж болно. Одоо болохоор яг ингээд юм жоохон хаалттай юм шиг санагдаад байдаг. Яг уу би очоод юм асуучих надад хэрэгтэй юм штэ гэд бодсон. Юунаас найдیں۔ Тэ багш юм чи хэлээл үгүй ш гэж бодож байгаа ч гэсэн яг үндэ нэг юм хаалттай юм шиг санагдаад нэг очоод асуучих хэр за дараа нь болъё гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдаг. Зөв. Нээлттэй харилцаан дээр нээлттэй байдаг багш нараас эмээх байдал нарцсангүй байгаа учраас жилүүтэй юмуд асуугаад болоо мэдчихдэг. Тэгшнээ мэдлэг чадвартай ч гэсэн харилцаан дээр нэлээд хаалттай юм уу зарчимтай байдаг хүмүүсээс бас болгоомжлоод эсвэл эмээгээд юм уу. Тийм тэр яг ухамсаргүйгээр л жоохон болгоомжлоод зүхтагаад байдаг юм шиг санагддаг. Заавчлаарай төр завсарлагаа үе. Ажлын дараа подкастын хамтран ажиллагчаар цагийн ажил зуучлалын платформ Viva-н ажиллаж байгаа. Та Viva-ныг гар утсандаа татаж суулгаснаар ажлын саналыг хүлээж аваад зогсохгүй шууд цахимаар гэрээгээ байгуулах юм. За мөн хаана хизээ ярилцлаганд орох тухай мэдээ, явцын мэдээлэл ч гэсэн тухайн аппликейшн дээр харагдана. Та өөрийнхөө сул цагийг орлого болгож хүргэхийн тулд Viva-н аппликейшнийг татаж суулгахад хангалттай шүү. Яг одоо доор байгаа QR кодыг уншуулад аппликейшнээ татаж аваад өөрийнхөө сул цагийг орлого болгож хувиргаарай. За одоо эргээд ярианд орцгоё. За тэгээд Монгол Улсын их сургуулийг бизнес удирдлага маркетинг ангиар төгслөө.
За ингэвэл одоо ажлын гараан дээр гарнаа. Хөдөлмөрийн зах зээл дээр хөл тавьсан мөч. За одоо интернет маркетинг хийж ажиллаж байгаа. Мэдээж чам зөндөл сонголтууд байсан байх. Яагаад энэ байгууллагыг сонгох болов? За тэгээд ямар шалгалт юмыг давж ажилтан болж маркетинг менежер орвоо. За яг ажлын гараан дээр гараад бич бараг сургуулаа төгсөөгүй төгсөлтийн арга хэмжээнд ороогүй байхдаа нэг газар гүйжчихэд юм огцсон байсан. Тэгээд дуудаад тэгээд тэр газар орсондоо би бас айгүй баярлагдав. Би ч одоо ингэ хинч биш шүү дээ. Ямар ч ажлын туршлага байхгүй зүгээр нэг диплом авцсан. Энэ одоо хинч ин дээ мэдгүй хүн очоод тэгээд яаж яхад надад итгээд авсан газар гэдэг утгаараа айгүй баярлж явдаг. Тэгээд тэр компани маань болохоор бас гадаад захиралтай байсан. Тэр хүнээс маш их юм сурсан. Ингээд амар хурдан хувьс өөрчлөгдөж байгаа зах зээлд амар их юм зааж өгсөн надаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэг гадаад хүн болохоор ингээд бас англиар ярьж байгаа, ойлголцож байгаа. Тэнгүүт Монголын хэмжээндээ сэтгэхгүй шүү дээ тэр хүн чинь. Дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа. Тэгээ нэлээд их юм тэндээс олж авсандаа айгүй их баярлалдаг. Тэгээд дараачаар нь энэ намд орсон. Sorry тэр компани ямар компани хэлж болох вэ? Тэр компани маань APIP Asia Pacific Investment Partners гэдэг компани. Тийм надад маш их юм зааж өгсөн. Би өөрөө хизээж сурна гэж бодоочгүй юмнуудаас сурсан. Тэгээ бас нэлээд шадрун болохоороо бас сурсан. Тийм. Яг тийм чи өстэй энийг сураарай. Өстэй ингэдэж шүү гэж бол зааж өгөөгүй. Тийм. Чи яа надад чаддгүй. Яг одоо хий. Гэт миний хизээж харж байгаагүй програм дээр шууд ингэж хийлгэж байгаа байхгүй юу. Тэнгүүд би шууд ингэж сандарсандаа шууд сурж байгаа байхгүй юу. Тэр чинь бас айгүй сонирхолтой юм байлээ. Хүн чинь ингээм юм сурахтаа ингээл бэлдээл те ингээл холбоотой юмнуудаа хаагаал шууд хизээж харж байгаагүй юм дээр ингээд сандарсандаа сурах чинь амар сонирхолтой юм байлээ. Амар цаг хугацааны хувьд хэмнэлттэй. Тэгээд маш олон улсын програмд сурсан, маш олон стратеги төлөвлөлтийн аргуудыг сурсан. Тэгээд ер нь бол ганцхан маркетингийн хэмжээнд байгаагүй тэр бол бүр маш олон салбарт зөндөө олон юмнууд сурсан. Дээрээс нь олон улсын хэмжээнд одоо гадаад түншүүдтэй ч юм уу харилцах боломжуудтай байсан. Тэгээд англи хэлийг өдөр тутамдаа ашиглах орчинд ажиллаж исэн. Тэр утгаараа айгүй л хэрэгтэй айгүй юм олж авсан газар. Тэр бол өөртөө өргөлж баярлж авдаг. Одоо ч гэсэн хууч ажилч тагаа холбоотой байдаг, хаяа орж гардаг офисороо тийм байдаг. Тэгээд интерномд тэндээсээ гарахаар шийдсэн шалтгаан маань за би одоо өөр юм үзье. Дараагийнхаа төвшин рүү ахи гэдэг бодолтой. Тэгээд харж байгаад ажлууд ингээд харж исэн чинь интерномын зар гараад ирсэн. Хизээч би өмнө интерномын зар харж байгаагүй. Энд тэнд. Тэгсэн чинь ингээ анх удаа гарч ирж байхгүй. Нэр интерном хүйе гэд харсан чинь тэдэс тэдэн жилийн туршлагатай тийм хүн авна. Тэдэстэй хиш насны гэдэг зараас авах. Тэгээд би ч яах вэ нөгөө нэг бүхэн боломжтой гэж боддог байхгүй юу? Юу ч боломжгүй гэж боддгоо. Тийм учраас за яд явлал үзье. Надад амар гарцтай биш гэж бодоол тэр тэдэн жилийн туршлага тэд нэмэх нас масын таахгүйгээр тэгэл явуулсан. CV-гээ явуулчих. Тийм CV-гээ явуулсан. Тэгээд тэгсэн чинь таныгийн дараачаас нь залгаад ирээд уулзаач гэдгэлээ түүний нөттэйг уулзаад ярилцлага хийгээд тэгээд араас нь удирдлагатайгаа уулзаад ярилцлага хийдэг. Тэгээд нэлээд удаан ярьсан. Хэд цаг? Хүний нөттэйгээ нэг 58 минут ярьсан уу? Удирдлагатайгаа бараг цаг гарan 2 цаг шахуу ярьсан. Тийм. Тэгсэн ирнэ надаас тэр үедээ хариу хэлээг. За бид нэр эргээд талбаргдъя гэд. Тэгээ яагаад энэ төр ном руу ямаа явуулах болсон мэхээр надад амар гой санагцсахгүй юу? Боловсролын салбар тий хүмүүсийн одоо оюун ухаанд хөрөнгө оруулж байгаа газар. Тэнд нь бие ороод
тэр үйл ажиллагаанд нь одоо нэмрээ оруулаад би бас өөрөө юмны нэг хэсэг болж байгаагаар мэдрэх гэдэг шүү дээ, тий. Гоё юмны. Тэрнээс ч надад бас зөндөө олон сонголтууд байсан. Би зүгээр ингээд гоё юм зараал тий. Өстө энэ маань юм гоё шүү гэж бол болох зөндөө боломж байсан. Тэгтээ би яг нэг жоохон эмзэглэж явдаг асуудлуудын нэг ахгүй юу. Ялангуяа манай үеийнхэн залуу хүмүүсд өдөөч ном уншдаг. Яг нь ном уншаад хүн айхтар ухаантай бололстой халаа талаад байсан байхгүй л дээ. Гэхдээ адаглаад юмыг логикоор сэтгэдэг болно. Дээрээс нь EQ-тэй болно гэж би боддیں۔ Яг чи ингээл амар ухаантай гот ухаантан болохгүй л дээ. Ном уншаад бол яг болдог хүмүүс байдаг. Гэхдээ яг нэг юм хүний одоо emotional intelligence суух бас нэг арга гэж боддог байхгүй юу. Зингүүд одоо ингээл гадагшаа явангууд хүмүүс зүгээр л гудамжинд ингээл хэвтэл ном уншаал сандал дээр суугаал автобусанд уншаад байж идэв штэ. Монголд тэр хүрээд ирэхээр гудамжинд ном хүн уншаа сууж энд худлаа хэлбэр юу бас ухаантай харагдах гэж ятцсан бэ гэдэг байхгүй юу. Тэр тэгж харж ин гэдэг чинь амар том юм нэг л ном унших чинь хобби биш. Ном унших чинь зүгээр л лайфстайлын нэг хэсэг гэж бол боддог. Тэгээд тэр бодолтойгоо айгүй гоё юм бодоод тэгээ энэ тэр номд орсон. Би бас л туршлага багтай. Тэгээ бас хин ч юм мэдгүй хүн орж ирээд ингээд юм яриад байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд бас надад бас сэтгэл хүлээлгсэн. Бас өдөрлөгтэй айгүй баярлдаг. Тэгээ орж ирснээсээ хойш нэлээд залуу хүмүүс рүү чиглэсэн юмнууд хийж байгаа. Одоо угаасаа зах зээл өөрчлөгдөж байгаа. Цаг хугацаа явж гин бидний дараагийн уншигчдын залуу хүмүүс болно. Тэгээд Улаанбаатарын хэмжээнд залуучууд нэх байгаа. Насныхаа хувьд. Тийм учраас угаасаа нэг жоохон алсын хараатаагаар залуу хүмүүс рүү чиглэсэн ажлууд нэлээд хийж байгаа. Тийм. Зөв. За бараг 2 сар орчим ярилцлаа. Тэгэнгүүт нэргээд хариу өгье гэжээ. За хэр удаан хугацааны дараа эргэж холбогдов. Тэгээд яг юу гэж хэлв? Тэр үед ямар мэдрэмж төрж ив? Юу аса бараг нөгөөдөр нь ч лөө хариу өгсөн. Айгу хурдтай өгсөн. Тэгээ бас нөгөө удирдлага маань гадагшаага явах гэдэг. Тэрнээс өмнө гэрээгээ хийчмээр байна гэд. Тэгээд ер нь бол би жоохон мэдчихсэн л да өөртөө аягүй итгэлтэйс. Тийм. За орчих хахаа л гэж бодож байна. Ярьслуу нэлээд дэжг болсон тийм. Тэгээд ер нь орцсон байна даа л гэж бодож байсан. Тэгээл орсон байсан. Гэхдээ орсноос хойшоо яг челленжуудыг би чинь энэ нөгөө нэг зах зээлийн тал дээр юу ч мэдэхгүй байсан. Тийм. Өмнөх компани маань нөгөө үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, тэгээ ресторануудтай холбоотой тийм газар байсан. Тэгээ энэ чинь ингэ шал өөр. Тэнгүүд би зах зээлийг судлах хэрэгтэй болж байгаа. Хэрэглэгчтэй судлах хэрэгтэй болж байгаа. Ингээд ер нь бол эхний нэг сар уучраа олох гээд мэлээ явсан. Тийм. Тэгээ тэрнээс хаашаага угаасаа учир нь алдагдаад эхэлсэн мэлээ. Тийм. Тэгэл тиймэрхүү интернет орсон доо. За Интернум гэдэг компани хамт бол энэ чинь Эдмон группийн охин компани. Тийм ял эртний л одоо бас энэ боловсролын салбарт олон жил ажилласан түүхтэй байгууллага. Тэгэхээр мэдээж байгууллагын соёл гээд тогтцсон зүйлүүд байгаа байх. За Интернумын хамт олонны соёл за тэгээд тэр нь одоогийн индирад нөлөөлж байгаа тэр сайн талууд юу байна? Анхандаа болохоор би чинь нөгөө нэг амар юм божигнсан газраас ирсэн. Тэг ингээд бас тийм бож байгаа шүү дээ. Заастаа оролцоод божигнал тех бахтаа гэсэн чинь чив чимэг байсан. Бүр маш чимэг байсан. Эхний 3 хоног би бүр ингээд шокнд ороод ингээд баг ингээд чанга амьсгалж болохгүй чим шиг санагдаад тэгээд явандаа ойлгож байгаа хгүй юу. Энэ хүмүүс чинь ингээд асар их өндөр түвшинд төвлөрөх шаардлагатай. Тэгээ ингээд бүхэл бүтэн ингээд ном бүтээж штэ. Гэд ойлгож эхэлж байгаа хгүй юу. Тэр номыг зөндөө олон хүн уншаад зөндөө олон өнцгөөс бодно. Тийм юм бүтээж байгаа хүмүүс ч одоо ингээд хажууд нь ингээд нэг амтэрээс асгнаад ахаар чинь ямар ойлгохтой юм гарах вэ? Тэгээд яг ойлгоод энэ чинь юм байна.
Тэгээ би өөрөө тэрээс айгүй хүндэлдэг болсон. Тэгээ чимээгүй байдалд бас дассан. Гэтэ яг манай маркетингийнхан бол угаас тусдаа өргөн цуудаг. Тий бид нар бол чимээтэй байхаас өөр аргагүй. Хоорондоо айгүй их ярих шаардлагатай байдаг. Тэгээд компани соёлын хувьд бол би биентэйгээ айгүй гоё найрцаг байдаг. Дээрэс нь юм ярихад айгүй гоё хүмүүс. Нөгөө нэг хичнээн юм унсцсан, мэдцэн тийм хүмүүстэй юм ярих харчин гиднүүд нэгдэж байгаа юм шиг болдог. Тэгэхээр ер нь бол би нэг айгүй даваа тал гэж боддог. Би энэ офис дотор хүнтэй юм ярих болгондоо нэг ном уншаач байгаа юм шиг. Амар гоё ядаг. Зүгээр нэг юм хоосон яриа ховж биш. Айгууд надад наалддаг гэх юм уу? Тийм тэр нь айгүй их таалагддаг. Тийм. Зөв. Тий бид ч гэсэн бас ажлын дараагийн подкаст интернеттэй хамтарч ажиллахдаа бас яг тийм мэдрэмж авдаг. Зүгээр артикл орж ирэхэд айгүй чимээгүй тэгэл таазмаас нүртэл айгүй өндөр нэг юм савлахын яг нэг юм чөлөөтэй бодож сэтгэхэд бүрдүүлсэн орчин мэт санагддаг шүү. Тэгээд бас бидний зорилго чинь нийгэмд байгаа олон өнцгүүдийг элдв янзын ачиргүйгээр яг бодтоор нь одоо бас нэг юм бодол санаанд нь хувь нэмэр оруулж гал үзэж байгаа зорилго шүү дээ. Энэ дээр бас хамтарч ажилладаг интерном төлөөлдөг хүнийх нь хувьд бас баярлж байгаа. За интерном энэ нөгөө номтой холбоотой бизнес хийж байгаа. Энд чинь одоо үнэхээр одоо эрхэм дээд ажил шүү дээ. Хүмүүст мэдлэг боловсрол түгээж байгаа. Гэхдээ бас мэдээ солилтууд тулгарч байгаа байх. Одоо ирээдүйн хэрэглэгч маань залуу хүмүүс технологи чиглэсэн аль сервис ажлууд хийж байгаа гэж ярьж байна. Тэгээ яг одоо тулгарч байгаа бэрхшээл юу вэ? Одоо энэ бизнес энэ ажлыг амжилттай авч явахад толгорж байгаа асуудлын хувьд бол зөндөө байгаа. Хамгийн том нь одоо яг тулгамдаад байгаа бол номын зах зээл, номын ертөнцийг өнөөдүүлж байгаа асуудал байгаа. Энэ номыг хүн зүгээр сууж агаад би гяс нэг ном бичээд гээгүй штэ. Маш их ажил байгаа. Хартна. За тэгээд зураг мурагтай бол бүр их ажил байгаа. За тэгээд редакторууд байгаа. Тэгээд арай гэж хичнээн мянган удаа шалгагдаж арай гэж ингээд ном бий болонгууд номыг амар өнгөдүүлж байгаа. Яг нэг зах зээлд хамтдаа ажиллаж байгаа газрууд бас байгаа. Тэгээд ер нь бол энэ юм хямдрал гэдэг асуудал. Би бол бүр номыг хямдрах шисгүй гэж боддог байхгүй юу? Яагаад те эн чинь бүр юу вэ? Гоо сайхны одоо бодох шунхаас илүү үнэтэй толгойд чинь юм их гэдэг штеп. Нүрэн дээр чинь зурагдаад арилах юм биш штеп. Илүү үнэтэй байх хэвээр. Тэгээд тэрийг авч уншихын төлөө бүр ингээд алалцж юмар ахгүй ууг нь л миний бодлоор. Тэгээ ерөөс хямдрах ёсгүй юм гэж боддог. Тэгэнгүүт одоо маш их хямдардаг нам. Тэнгүүт тэр компаниудыг буруутгах аргагүй бид нар ч ихсэн хямдруулдаг. Буруутгах аргагүй яагаад тэвлэхэн авахгүй шүү дээ. Тэнт ч үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд борлуулалтаа хийх хэрэгтэй. Мөнгө олох хэрэгтэй. Цаана компанийнхаа ажилчдыг тэгжээж байгаа. Зөндөө олон түрээс мөрөөс хэл зөндөө олон зарцуулаад байгаа. Тэр мөнгөө олж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ хямдруулаад байгаа. Тэгэнгүүт энэ дээр бас айгүй эмзэглэж ханддаг ер нь. Тийм. Тэгээ дээрэс нь нөгөө нэг утастай скринтэй өнгөрүүлэх цаг маш их байгаа даа. Тэр бас маш харамсалтай. Яг нөгөө нэг Kindle-ээр ингээл уншдаг хүмүүс байдаг л да. Гэхдээ би яг үнэндээ яг ингээд номынхаа хуудсыг ингээд мэдрээд эргүүлээд унших нь илүү гоё. Илүү яг одоо тэр бичигдсэн юмнуудад болохоор ордог ч юм уу гэж боддог байхгүй юу. Гэхдээ миний хувьд яг өөрөө болохоор хувь хүнийхээ хувьд би ерөөсөө тэгж физикал ном уншдаг. Тэгээд яг заач гэсэн яг болдгоо. Тэгээд дээрэс нь би бас өөрөө ингээд яг нэг тогтаахан шиг төвлөрөөд удаан сууж чадахгүй болсон билээ. Тийм. Яг нэг төвлөрөөд сууж ер нь л одоо яг хүн болгоны асуудал байгаах гэж бодож байна. Тэнгүүд яадаг вэ гэхээр би аудио ном сонсдог. Тэнгүүд алхаж явах та. Ажилдаа ирж явах та, харж явах та. Тийм. Тэгжэл одоо ер нь номтой артж байна да. Тий, артж байна. Яг үннийг хэлэхэд бол
Гэхдээ яг миний зүгээр туйлын мөрөөдөл байдаг вэ гэхээр бүгдээрээ ингээд хууцыг нэмрээд аваад уншаасай гэдэг бол бодол байгаа. Тэр чинь мэдээж нөгөө нэг анхаарал төвлөрөх байдлыг нэмэгдүүлж байгаа. Утаснаас холтуулж ийн зөндөө олон давуу талтай. Тийм. Харин тийм. Тэр анхаарал төвлөрөл айгүй муу болсон. Тэр утасны богино бичлэгүүдийг үздэг талбартай байлаа шүү дээ. Тэгэхээр яг ном уншдаг хүмүүс бүгд мэдэх бах та. Яг ингээд төвлөрд уншихгүй бол уншсан ирнэ санаагаа өгөөд дахиад үжээ гэдээ эргэж яах. Дахиад нэг үйлбэрээ дахин уншдаг. Тийм. Тэгэхээр тэр төвлөрөлт нэлээд сайн бас сайн нөлөөлөл зүйлтэй. Тий. За одоо тэгэхээр хичнээн нэгэн ном бид юм бэ энэ интернет номч зөндөө олон бах та. За тэрийг өстой нэрээ тоог нь хамаагүй. Хамгийн хүмүүсийн их худалдаж авч байгаа номнууд ямар чиглэлийн номнууд байна? Миний анзаарч байгаагаар бол яг нэг жоохон үе үеэрээ өөр ах шиг байгаамаа. Тэнгүүт хүмүүс яг ямар ном худалдаж авах хандлага өндөр байдаг вэ гэхээр бестселлер номнуудыг худалдаж авах хандлага өндөр байдаг. Манайхаас 7 хоног болгон бестселлеруудаа ингээл зарлж байгаа шүү дээ. За бестселлер болохоор яаж гарч байгаа вэ гэхээр тэр намын худалдан авсан давтамжаар гарч байгаа. Тийм. Тэнгүүт маш олон удаа авагдсан болоод л бестселлерд орсон байхгүй юу? Тэнгүүт хүмүүс юу уншаад байна? Өстө энийг уншиж таамаа зөвл бэстэ энийг л уншия гэдэг хандлагатай. Тэр бас нэг тийм жоох сайшаа хааргүй миний хувьд бол. Тэгээ хүмүүсийн яриад байгаагаас өөрийг уншлаа. Яг өөртөө тохируулаад уншлаа. Тэрний төлөө манай дэлгүүр дотор худалдааны зөвлөгөөд байгаа шүү дээ. Тийшээгээ ярилцаад али өстө би нэг ингэдгийм маа нэг яг л ийм ном байна уу гэдэг ч юм уу. Эсвэл ойрд би нэг жоохон иймэрхүү мэдрэмжтэй яваад байхаа. Чи ямар ном хэлэх үү надаа гэдэг ч юм уу. Бестселлер тийм болохоор бестселлер болоо л байдаг. Ер нь л тийм. Би бол өшөө илүү explore хийгээсэй гэж боддог. Маш их ном байгаа. Үнэхээр их ном байгаа. Тэгээ энэ дэр номд тэр тусмаа ер нь байхгүй ном гэж бол байхгүй байгаа. Тийм. Зүг. Тэр одоо худлааны зөвлөгтөд очиод надад нэг иймэрхүү хэрэгцээ байна. Эсвэл би нэг иймэрхүү сэтгэл зүйтэй ч гэдэг юм гэдгийг хэлэхэд тэр хүмүүс зөвлөж чадах юм байна те. Чадна шүү дээ. Тэр хүмүүс чинь тэхийн тулд л байж байгаа. Тэгээд худлааны зөвлөгтүүд маань тэр номнуудаа бүгдийг мэддэг байна. Мэдж байгаа. Өөртөө тэр хэд чинь секшн хариуцаад авсан байгаа. Тэгээд мэдээж үйлчлүүлэгч ороод ирэхэд угаасаа өөртөө очиад ярьдаг. Тэгээд яг өөр хүмүүнтэй яриа ч юм уу ингээл загуу байж явах үед нь ингээд өөрөө та эхний алхмыг хийгээд очиж болно шүү дээ. Гэхдээ угаасаа санал болгодог л да манай худалдааны зөвлөгөөд. Тэгээд угаасаа тэр хүмүүс чинь тэрний тулд зогсож байгаа. Үн хэлхийн тулд зогсоогүй байгаа. Тийм. Тэгэхээр тэрийг бас хэрвээ та үнэхээр мэдгүй байвал те. Одоо тэгтээ хүмүүс арай нэг судалгаатай орж ирдэг болцсон байлээ. Бид хэдийн сошиал хийж байгаа юмнаас хараад ч юм уу. Эсвэл ингээ өөрөө мэдсэн. Тэгээ утсан дээр ингээ дургийн бариа ороод ирдэг. За яг энэ номыг л авъя. Ахын доо гэлдэгдэг. Тийм. Тэгээ тэр алганаас нь бас бидний сошиал дээр хийж байгаа юмнууд бас үр дүнтэй байгаа юм байна да гэдгийг бас жоохон мэдэрдэг. Зүг. Хүмүүсийн номны агуулгыг товч хэлүүлсэн бичлэгүүд хийгдээд байсан те. Олонний танил хүмүүсээр. Тий. Тэр бид хэдийн нэг ихлүүлсэн одоо төсөл маягийн юм гэх юм уу? Inside the Books гэдэг. Тэгэнгүүт тэр бас залуу хүмүүс рүү чиглүүлж байгаа. Оролцож байгаа хүмүүсээс нь харахад бол угаасаа ойлгогдох бах. Тэнгүүд тэр бол ямар ч ашигын бус, ямар ч газартаа хамтраагүй. Тэгэл яг тэр оролцож байгаа хүний цэвэр өөрийнх нь бодлоор явж байгаа. Чи яг залуу хүмүүст юу хүргэмээр байгаа? Магадгүй дургу ингээ уншаад дургуч үрсэн намж ээж болно. Тэрийг ингээд би тэд амар чөлөөтэй болгож байгаа. Надаа өстэй энэ уншаад өстэй таалагдаагүй. Ийм байсан болохоор таалагдаагүй гэдэг ч юм уу. Тэгээ угаасаа нөгөө нэг өөртөөх нь сонсдог, хардаг, биширдэг хүмүүсийг тэгж номтой ойрхон байгааг харуул одоо нөгөө хүний relate хийх мэдрэмж нь арай илүү төрнө. Тэгээ дээрэс нь бас айгуу гоё үзүүштэй гоё контент болж байгаа гэж бол би тэд дүгнж байгаа. Тийм үзүүштэй гоё контент болж байгаа. Үзэж байгаа барилгад. Тэрийг бол би тэд шууд ингээл энэ хүний ярьсан номыг аав гэж бол тийхгүйгээр
Зарим нь манай дээр байхгүй номнууд ч байгаа. Тийм. Гэтэ энийг үзээд ном уншихаар чи хүн чинь нэг ингэж бодд юм биш үү? Миний хайртай энэ ингээд дагдаг хүн маань ингэж бодсон юм биш үү? Гэдгийг хараад нэг хүлээж аваасаа гэдэг байдлаар хийж байгаа. За интернум маань өнөөдөр хэдэн салбартай үйл ажиллагаа явуулдаг үлээ? Одоо бид хэд 13 салбартай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ер нь бол Улаанбаатар хотын бараг л бүх зүгт салбартай байгаа. Саяхан шинээр зүүн зүүнгийн уншигчдаа зориулаад Тэнгэр плазагийн салбараа нээсэн. Тийм одоо тэгэхээр ер нь бол бараг бүх зүгт тийм байна. Тэнгэр плаза чи ийм арт болсон лөө? Тийм арт болсон. Сүүлд нөгөө юнитэнд зайсан явах замд байдаг Шила дотор бас нэгдсэн Шила центр дотор бас байгаа. Шинээр нэгдсэн Инканто нарны замд байгаа байдаг Инканто дотор бас байгаа лөө? Үгүй тэнд байхгүй. Тэнд байхгүй. Тэгээд хотод 10 гэдэг чинь олон биш шүү. Тийм. Тэгээ бас нөгөө онлайн маань ажиллаж байгаа. Тийм. Интернумд ажилладаг хүмүүс ер нь хэр уншигч байд юм бол интернумд арах шалгуур нь уншигч байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Харин тийм батай. Ер нь бол манай сошиал хуудас руу амар их ханддیں۔ Би танай талаа ажилламаар байна гэдэг хүмүүс байдаг амар хөөрхөн. Бид танай талаа ажилд орё. Би энэ хэсэг дээр зогсоод би ингээд нам яриадах уу гэдэг хүмүүс зөндөө байдаг. Тийм угаасаа л уншигч үжижл ханаад. Тийм. Энд чинь хэдэн жил болсон компани лээ? Интернам ч одоо 20 жилийнхаа ойг хийж байгаа. 20 жилийн турш номны бизнес гэдэг болсон. Тийм. Бархалтай зүйлтэй одоо бид чинь 2026 энэ нийгэм жилжээд ердөө 26 жил. Гэтэл энэ 20 жилд энэ салбар тууштай байна гэдэг бол станхээр мэдгэлтэй бархалтай л тийм. Тийм шүү. Сайхан үйл явдалсан биш. Энэ онлайнаар хүмүүс ном хэр авд юм бэ? Онлайн айгүй их болчиход байгаа. Хүмүүс тэгэл амьдралынхаа хэмнэлээс болол тавгүй. Яг гоо ингээл энэ тэнгүй зөндөө олон салбар байгаа ч гэсэн тэгээ болдгоо. Тэгээд онлайнаар авцсан ч баг илүү амар байдаг юм шиг байгаа. Тэгээ онлайн захиалга бол нэлээд ер нь дайггүй. Тийм. Тэгээд нэг захиалгатаас нэг гэрн захиалахгүй бас ингээд хөөрхөн 3 4 мөрөөрн захиалаад гэртээ өргөлөөл авчдаг. Тийм. Одоо энэ төвчрэл дунд дээр хүмүүсийн амьдрал завгүй болцсон үед. Тийм. Тэр намар ашиглах юм байгаа хэ. Тийм. Тэгээл ажилласаа тараал явсаар ятал дэлгүүрүүд маань хаацдаг ч юм уу тийм болохоор ер нь онлайн маань айгуу сайн. Тэгээд бид хэд яг онлайнаач илүү фокуслаад бас өргөжүүлээ гэд ажлууд хийж байгаа. Тийм. Би бас нэг юм хэлмээр санагдаад идэм боломж олсон дээр хэлж иж байдлаа. Байгууллагууд нэгэндээ нөгөө түншүүдтэй бэлгэсэлт өгдөг ойн баяр, гол ямар нэгэн тэмдэглэл баяруудаар тэгэл хөвчлэн нэг цэцэг бэл баяр л явж ин да гүйл шампанстай. Тийм тэгээ бид нар энэ үнхээр нэгэндээ тустай болдог хамтрагчууд, найзууд, түншүүд нэгэндээ ном бэлгэлдэг соёлтой байвал бас их зүгээр санагддаг. Тэгээд одоо интернет байхгүй ном алгад. Онлайнаар захиалал нөгөө авах хүнийхээ хаягийг хийгээл өгүүлэх юм шүү дээ. Тэр нэмээд ил захидал бас авчиж болно те. Ил захидлаа шууд нөгөө нэг хамттан захиалчих болно. Хамттан захиалаад бүр дээр нь үг бичүүлчих болох юм болов уу? Үг бичиж арилуулахгүй. Зөв. Аха. За одоо ном уншигч нарын тоог нэмэгдүүлэхийн тулд номыг илүү хүмүүст ойрхон болгохын тулд хийж байгаа маркетингийн төлөвлөсөн ажлууд юу вэ? Дөрөв нэгэнд бид нар дурдсан. Өөр зүйлсүүд юу байгаа вэ? Одоо бид хэд яг удахгүй нэг том ажил хийн. Тэгтээ тэр хэлж болохгүй байгаа те. Тэгээ гарахаар нь хараарай. Тий. Яг залуу аудиенс зориулсан ажлууд хийхин тулд залуу аудиенсаа ойлгох хэрэгтэй гарч байгаа. Тэрэн дээр надад тавуу тал байгаа. Би ч өөрөө залуу хүн шүү дээ. Тий, залуу хүн шүү дээ. Тэгэхээр ер нь бол ойлгох байдал дээр бол нэг зөрүү гарахгүй байгаа. Гэхдээ яг тэр хүмүүсийг эцсийн байдлаар худалдаа авалт хийлгэхэд яг ямар хүчин зүйл нөлөөлөд байна вэ гэдгийг бас ингэ судлаад л явж байна. Тийм. Сонирхол нь бол татагдчихж байгаа. Би тэгэхэд яг сонирхдаг юмар нь үздэг хардаг юмар нь ингэж
одоо хүүг хийж авч байгаа гэсэн үг. Тэгэнгүүт сонирхол нь бол татагдаад наашаага холбогдож байгаа. Ууын хийдийн энэ юу юм гэд. Тэгмэд яг эцсийн худалдан авалт хийлгүүлээд байгаа яг тэр гол хүчин зүйл юу байна вэ гэдгийг одоо л стил бас судалсаар л явж байна. Тийм. Гэхдээ контентуудын хувьд арай илүү үздэг юм руу нойрхон, арай илүү сонирхлын татсан. Дээрэс нь бас нэг жоохон FOMO гэдэг ямиг бас айгүй ашиглаж байгаа. Тэ үлдчихгүй дээ. Би хоцорчгүй дээ. Яг уу энэ буруу л та. Яг нэг тийм үнэхээр гайхалтай сайн маркетингийн арга бол биш гэж би боддог байхгүй. Тэгтээ одоо аав жинс маань юм байгаа юм чинь гэж бодчих. Тий. Ер нь бол жоохон муухай. Тэгтээ яг хуу хэрэглэж болох л арга хэрэгслийн нэг л тий. Угаасаа одоо тэр нөгөө лабубу тэр чин цэвэр форм байхгүй. Би л ганцаараа лабубуг хөлтчлээ. Тэ би ганцаараа ном уншдаг юм биш үсттэй. Хүүшин чи бүгдээрээ уншдаг байсан юм биш үү гэдэг. Нууцаар уншдаг байсан байж тээ. Тий. Тэ яаж чадчихна тэ би ганцаараа үлдсэн байж тээ. Ямар ичмээр юм бэ гэдэг ч юм. Тиймэрхүү юмнууд ашиглаж байгаа. Зүг. Тий. Тэгэл яг маркетинг зүгээс хинт хүрэгчийн тэр хүндэл зариулж гарч байгаа учраас стратеги нь тиймэрхүү аргууд бол байна. Зүг. Монсуудэр чинь бас нэг дээвэр байж байгаа байгууллагууд. Тий. Хүмүүс одоо ном бичиж гэвэл эсвэл орчуулгын ном эрхлэж гаргая гэвэл монсуудад хамтрахад бол нээлттэй байх тий. Ямар шугамар яаж холбогдох уу? Ер нь яах вэ? Одоо тийм хүмүүс байв. За. Монсуудэр болохоор тодорхой хэмжээний орчуулагчтай зохиолчтой хамтарч ажиллаад тэгээд хамтдаа редакторлаад гаргадаг. Тэгээд монсудартай холбогддог info@monsudarcg.mn гээд мэйл нь байгаа. Тийшээ холбогдох боломжтой. Эсвэл бас манай офис дээр ирээд уулзах боломжтой. Тиймэрхүү байдаг. Гэхдээ яг нөгөө нэг сонголтын хувьд бол яг яаж хийдгийг бол би сайн мэдэхгүй байна. Тийм монсудрын хүмүүс яадаг болохоор би нэг оролцдоггүй. Гэтээ яалтчгүй монсудрын интернет ном хоёр бол бүр нягт холбоотой ажиллах хэвээр. Монсудр ном гаргаж ийн тэр номнууд чинь интернет ном дээр зарагдчихээн. Тийм учраас яг маркетингийн хувьд маш холбоотой ажилладаг. Тийм. Нэг баг болж ажилладаг. Зүг. Хэрвээ ямар нэгэн ном бичсэн тэрийгэ хэвлүүлэх үү тийм үү эсвэл нэг номыг сонгочоод орчуулад Монголд хүмүүст хүргэхийнсэн гэж хүсэж ивэл info@monsudarcg.mn вебсайт мэйл хаягаар эсвэл ирээд уулзахад тодорхойлчих юм байна. Тийм. Дээрээс нь яг хэвлүүлэх гэх юм бол манайд ч бас хэвлэлийн компани байгаа. Edmond Print гэдэг. Яг бэлэн болцсон, ихэнх бэлэн болцсон ном бол тийшээгээ хэвлэгдээд тэгээд манай дээр ингээд бүх юм байж байгаа юм чи хэвлэлтээсээ шууд наашаага авчраал дэлгүүрүүдээрээ тарагдаал гэрээгээ хийгээл явчих боломжтой. Монсуудад дээр бас дизайнер байдаг. Тийм. Тэгэхээр надад тэр маш олон мондөг хүмүүс байгаа. Тийм байна. Тэгэхээр надад нэг хэрвээ ном орчуулах хэрэгцээтэй ном эсвэл бичсэн ч юм уу ном байвал ирж уулзаад зохиол дээр ажиллаад, редактор дээр ажиллаад, дизайнаа хийлгээд, тэгээд хэвлүүлээд, тэгээд зарахад бүх процесс ер нь ч номтой холбоотой баг харин тийм байгаа. Нэг зэгийн бүх төрлийн үйлчлэг байгаа шүү дээ. Бүх үйлчлэг байгаа. Яг сайхан бүгдийн нэгэнд ор цогцлаасан байгаа даа. Тэгээ энийг хүмүүс бас сайн мэддэггүй юм шиг үлээ. Бид нар чинь бүх юмыг ингээд нэг дор цогцлаацсан. Тэгээ дээрэс нь гадаадаас нөгөө нэг ном бас гараанууд авчирдгийг бас мэддэггүй юм билээ. Хүн намын дэлгүүр гэж бодоод байдаг. Бид чинь нөгөө нэг бичиг хэрэгтэй холбоотой. За тэгээ хүүхдийн нөгөө нэг танин мэдхүй сэтгэхүй хөгжүүлэх тоглоомнууд бүгдийг нь Европоос оруулж ирдэг. Тийм. Тэгээд том брэндүүд байдаг. Монголчууд мэддэггүй. Тэгвэл тэр Европт бол маш том брэндүүд. Тэгээд тэрний албан ёсны эрхийг нь бүгд манай дээр байдаг байхгүй юу? Тэгээд тэднийг оруулж ирдэг. Тэгээд дэлгүүрүүдэд маань ч гэсэн байдаг. Тэрийг бас мэддэггүй юм шиг үлээ. Манайхтай зөндөө олон компаниуд одоо ингээл бичиг иргэн юмнууд авч мавдаг ч юм уу тиймэрхүү юмнууд байгаа. Зүг. Бичиг ирэхлээр одоо тэгэл нөгөө бичгийн цаас бүгдийн хайч мач гэл явах юм шүү дээ. Цавуугаас гэсүүлэл. Хүүхдийн турлан гэдэг нь одоо бага насны хүүхдүүдийн
тоглоом гэсэн Тийм. үг. Тоглоом дундаа зүгээр тоглоом гэхгүйгээр арай нөгөө нэг хүүхдийн танин мэдхүү хөгжүүлэх тийм сэтгэхүүгийн хөгжүүлэх тийм тоглоомнуудыг сонгож оруулж ирдэг. Бас тоглоомоор Бас дамжуулан бодолтой тийм. хүүхдүүдэд иргэнэл үзүүлэх. Тийм. Зөв. Тэр тоглоом мэтрэл өстой мэддэг юм байна. Тэгтээ чинь тэр номын дэлгүүрүүд дотор байж байгаа. Нөгөө ном гэдэг бодсон учраас ороод номоо хараад гардаг. Ном гэж бодсон болохоор номоо хараад гардаг юм байлийн хүмүүс яг. Тийм. Тийшээгээ бас яг анзаараад хараад үзэх юм бол санаанд оромгүй гоё юм даа. Би чи өөрөө анх очиод дэлгүүр дотроос салах. Энэ ямар гоё ингээл би энэ ажилтныхаа хөнгөлтөр энийг авъя гэхөө гэл тэгдэгс. Ажилтнуудтай хөнгөлөлтөө юм тий. Найзууд нь ажилтны найз бол бас найзуудаараа амжилт авч болох юм байна. Тийм тэгтээ харах да тэгж аваагүй л байна. Надаар дамжуулж. Тий. Зөв. За одоо ийм асуулт байна. Маркетингийн чиглэлээр сураад тэгээд энэ чиглэлээр ажиллаад явж байгаа. За одоо яш өгсөн хүмүүс зарим нь одоо бас чиний сурсан мэргэжлэр сонгоцсон сурах гэж байгаа байх. Зарим нь бас сураад явж байгаа байх. Тэгэхээр яг өөрийнхөө мэргэжлийг хүмүүст илүү зөвөр хүргэе гэвэл гэж бодоод нэг тайлбарлаад өгөөч. За. Маркетингийг ойлгох ойлголт нь одоо ерөнхийдөө хэднээс авсгансан юмнууд ангалзаал юм хийгээл тэгэл амар их зардал гаргаал мөнгө өстө өрээл тэгэл бичлэг хийгээл болцдог гэж боддог. Тэгээ ер нь аль дийлэнх монгол хүмүүс ер нь тэгэж хардаг. Ялангуяа компани дотор яг нэг дээвэр доор ажиллаж байгаа бусад албаныхан ч гэсэн буруугаар ойлгох тохиолдол байдаг. Эднийх дандаа л зарлага гаргадаг. Ерөөсөө орлого олдгоо гэдэг ч юм уу. Яг маркетингийн хувьд бид нэр ойлгох болоогүй болохоор тэгж хараад байгаа гэж би бол боддог. Яг ойлгох юм бол эн чин амар хүчтэй одоо юу гэх юм бэ зэвсэг байхгүй юу? Нийтдээ юу ч өөрчлөх боломжтой. Ямар ч мессежийг яаж түгэх боломжтой. Хүмүүсийн оюун бодлыг өөрчлөх амар хүчтэй зэвсэг байхгүй юм чинь. Тэгээд зөв ашиглах хэрэгтэй. Дээрэс нь яг маркетингаар сурах гэж байгаа залуус одоо энэ оюутан болох гэж байгаа хүүхдүүдэд гэж хэлэхэд урлаг уран сайхныхын талаас нь сурчих. Гой зүйтэй талаас нь сурчих. Гэхдээ нөгөө талдаа дата тэр датагаа анализ хийх, удирдах, тоон дээр суурилсан, факт дээр суурилсан ажил хийн гэдэг талыг нь битээ орхигдуулаарай. Тэрийг нь заавал маш сайн сураарай гэж хэлье. Тийм. Бид нэр ор үндэсгүйгээс юм хийж болохгүй. Зүгээр ингэж санагдаад байгаа болохоор хийж болохгүй байхгүй юу? Ямар нэгэн бодит датан дээрээс эдгээр чи ийм үдэд байгаа юм биш үү? Эсвэл энийг аваад энийг авахгүй шүү дээ. Яагаад? Энийг эсвэл ингээд хичнээн одоо дахин тавтаж авсан байна. Яагаад? Гэдэг юм дээрээс үнслээсэй. Ядаж ихний алах маань маркетингийг ойлгох замын ихний степ нь тэр байгаасай л гэж бодсон. Тийм. За маркетингийн мэргэжлийн хувьд бол ингэж ойлгох нь зүйтэй байна. Одоо Монгол Улсын их сургуулийг төгссөн хүний хувьд одоо яэш өгсөн хүмүүс сургуулаа сонгоод явж байна. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийг сонгох шалтгааныг бидэд хэлж өгөөч. Монгол Улсын их сургууль маш том, маш олон багш нартай, маш олон хүүхдүүдтэй. Тэн дундаас олж авах өөртөө наах юм их олон гэх юм уу. Илүү том цар хүрээтэй болохоор чамд хэрэгтэй юм чинь ч гэсэн цар хүрээн тэрийг дагаад арай илүү томсчж байгаа гэх юм уу. Дээрээс нь Монгол Улсын их сургуулиас гаргаж байгаа судалгааны ажлууд маш мундаг, том гадаадын сэтгүүл сайтууд дээр ороод явдаг. Тэрийг хинч мэддэггүй. За одоо энэ номоо бэлгэлье. За бид нар манай подкаст нь интернеттэй хамтран ажилладаг. Тэгээ олон жил болсон үйл бэлэг байгаа. Одоо зочиндоо зориулаад Мосудраас эхлэн гардаг интернет номоор худалдаалдаг номыг бэлгэлд. Өнөөдрийн ном бол бэрхшээл бол зам гээд Ryan Holiday гэж хүний бичсэн ном байна. Энэ номыг бид зөндөө мэдэн тэ. Зөндөө худалдаалагдсан. Тэгэхээр энэ номны дэжиг танд бэлгэлье. За баярлалаа.
За номын агуулга бол ер нь бэрхшээлтэй найзлаарай л гэж байгаа юм билээ. Тэгээд энэ дээр хамгийн чухал нь хандлага, бэрхшээлийг чи өөрөө найз гэвлэр авчих юм бол таны ирээдүйг илүү өнгөтэй болгоход туслах зам юм аа гэсэн агуулгатай. За сүүлийн асуулт тэгээд хэлээд подкастаа өндөрлөж бодож байна. Мэдээж хүн болгоно хамгийн эрхэм үндтэй хүн бол ээж аав байдаг. Тэгээд бид нар өдөр тутам ээж аавтайгаа хамтдаа амьдардаг, уулзаад байж идэг боловч бас зарим зүйлсийг хэлж амжихгүй бол нөхцөл бүрдэхгүй тохиолдол байдаг. Тэгэхээр подкастод оролцсон үйл явдлаа тохиолдуулаад хэзээний өдөр ээж аав үзэх байх найдаж байна. Тэгэхээр хандаж дотроо бодож явдаг үгээ хэлээч гэж хүсэж байна. Ер нь л яг ээжтэй хандаж хэлье. Тэгээд яг надад итгэдэгт үнэхээр их баярлж авдаг шүү. Тэгээд дээрэс нь би бас чадна гэдэгтэй ч өөрөө итгэдэг. Тэгвэл танаас болоод та байгааг байсан бол хизээч өөртөө чадна гэдэгтээ итгэхгүй байхасан. Та надад итгэж байгаа гэдгийг би мэдж байгаа болохоор би одоо өөртөө итгэдэг. Гэж л хэлээ да. За гайхалтай. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Ажлын дараа подкаст байлаа. Та бүхэн Интерномын бүх салбараас мөн Интерном цэгийн минь вебсайтаас өөрийнхөө хүссэн номыг олох боломжтой. Ажлын дараа подкастын дараагийн дугаар уулзтлаа. Баярлалаа. Баяртай. Баяртай. За баяртай. Audio Jungle.